Билгүүнтлэг авч сургуулиас та бүхэн зориулж замын хөдөлгөөний хууль дүрмийн видео хичээлийг танилцуулж байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв тээврийн хэрэгслийн хурд. За жолооч нь тээврийн хэрэгслийг хурдыг сонгохдоо хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа болон цаг агарын нөхцөл байдал тохируулж замын хөдөлгөөний хууль дүрм заасан хурдны хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мөн түншлэн жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсохын арга хэмжээ авна. За, механикс нь тээврийн хэрэгслийг чирч яваа тохиолдолд хороолоос бусад бүх төрлийн замд цагт 40 км-с ихэхгүй, харин хүүхдийг зохион байгуулалтаар тээвэрж яваа үед мөн хороолоос бусад бүх төрлийн замд цагт 50 км-с ихэхгүй, харин бүх төрлийн тээврийн хэрэгсэл хороололд цагт 20 км-с ихэхгүй урдыг сонгож явна. Суурин дотор бүх төрлийн тээврийн хэрэгсэл цагт 60 км-с ихэхгүй, харин суурингийн гадна цагт 80 км-с ихэхгүй. Харин хүн тээвэрлсэн автобус болон 3.5 тоннсын ачааны автомашинууд нь суурин дотор цагт 50 км-с ихэхгүй, суурингийн гадна 70 км-с ихэхгүй хурдыг сонгож явна. Туушт замд чиргүүлгүй суудлын автомашин, мөн түнчлэн 3.5 тонноос бага ачааны автомашин 100 км/цагийн уртаа зөвшөөрөх бөгөөд харин чиргүүлтэй суудлын автомашин, хүн тээвэрлэгүй ачааны автомашин, хүн тээвэрлэгүй автобус, мотоцикл цагт 80 км-с ихэхгүй урдыг сонгож явна. Харин хүн тээвэрлсэн тохиолдолд цагт 70 км-с ихэхгүй урдыг сонгож явна. Жолоочид дор дурсан зүйлийг хориглоно. Үүнд тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэхийг, хурдны хязгаар таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэг зааснаас хэтрүүлэх, шалтгаангүй хэд удаан явж бусдын хөдөлгөөнд саад болох, мөн түнчлэн зам тээврийн ослоос өрсөн сэргийлээс бусад тохиолдолд огцом торомслохыг хориглоно. Өнөөдрийн хичээлийн түрээд өндөрлөө анхаарал тавьсанд баярлалаа.